Эргийн рельеф. Далай тэнгис хуурай газрын нийлж буй хил заагийг эрг гэж нэрлэдэг боловч энэ нь далай ба их газрын харилцан үйлчлэлийн үр дүн болсон өвөрмөц төрөх шинэ чанар бүхий өргөн зоруус юм. Эргийн хэлбэр бүрэлдэн тогтоход чулуулгын, геологийн бүтэц, тэнгисийн долгио, татралт төрөлт, их газрын рельеф, хуурай газрын өргөгдөл, суулт, далайн усны түвшний хэлбэгцэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Эвдлийн динж гэж нэрлэгдэх налуу гадаргын өргөн нь 5 км хүрдэг ба зарим газар эвдрэлийн бүтээгдэхүүн болох элс хайргаар хучигдон хаялга үүсгэнэ. Талархах газар эргийн шугам энгийн бараг шулуун байдаг бол уулархах газар хэрчигдэл ихтэй байна. Хэрчигдлийн байдлаар нь эргийг булан тохойт ба тэгш эрг гэж ялгадаг. Фьордын буюу твшин булангийн эрг. Мөстлөгт автаж байсан уулархаг өндөрлөг газар энэ хэв шинжийн эрг элбэг үүсдэг. Арал нуурын хэв шинжит эрг. Эргийн шугам нь маш их хэрчигдсэн арал хойг олноор үүсгэсэн эргийн танд байдалтай тэнгисийн төрөлхийн үр дүнд бүрэлдэн тогтсон эргийн хэв шинж юм. Арлуудын эрг мөстлөгийн элэгдлийн гаралтай нам тал усанд автахад үүссэн олон тооны жижиг арлууд усан дор орших болон уснаас цухилсан хадан байц хушуу зэрэг эргийн рельефийн хэлбэрүүд юм. Риасын буюу адаг хэв шинжийн эрг. Далай руугаа өргөсөн тэлж орсон гүн адгийг риас гэж нэрлэнэ. Далматын буюу сархиагт эрг. Эргийн шугамтай зэрэгцээ орших уул нуруудын хооронд ус төрн орсноор эргийн чиглэл дагууд арал хойг урт нарийн булан хоолой үүсгдэг. Ийм хэлбэрийг сархиагт эрг гэнэ. Гүйхэн устай эргийн хэлбэрт татвар нуур ба нуурмаг эрг орно. Голын садраа адаг бүхий газар үүсэх эргийн хэлбэрийг диалтын эрг гэж нэрлэнэ.